Монгол хүмүүст тэр одоо ажлуудыг өгөхдөө Солонгос хүмүүс бас их дуртай болсон байна. Солонгос Монгол хүмүүст их найддаг болсон байна. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. WeCare podcast-ийн маань дараагийн дугаар хэлж байна. За би өөрийнхөө хамтран хөтлөгч цэежний хөндийн эмчлийн эмч гэрэлмаа эмчээгээ танилцуулахдаа бас таатай байна. Эмчлийн эмч, дор зүрийн эмч та өөрийгөө одоо товчхон манай үзэгчдэд танилцуулаач. За намайг Цагаан хүүгийн дор зүрэн гэдэг Чихамар холоо толгой үзүүний эмчлийн эмч мэргэжилтэй. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийг 2016 онд төгссөн. 2026 оноос интермед эмнэлэгт ажиллаж байна. 2023 оноос хойш 26 он хүртэл Солонгосын Корея их сургуулийн эмнэлэгс их сургуулийн эмнэлэгт толгой үзүүний эмч засалж. За тэгээд судлаачаар 3 жил ажилласан байна. За бидний хувьд манай эмнэлэгт интермед IUHW эмнэлэгт одоо манай багийн гишүүн болж орсонд маш их баяртай байгаа, талархаж байгаа. Өнөөдрийн хэдүүлгийн ярих сэдв миний хувьд одоо хов хүнийхээ хувьд илүү сонирхолтой байгаа зүйл нь юу вэ гэхээр чих хамар хоолой толгой үзүүний мэс засал гэдэг чинь өөр их том салбар. Ялангуяа одоо чих хамар хоолой бол илүү хүмүүст сайн танигдсан. Толгой үзүүний мэс засал гэдэг талаас баг танигдсан байж магадгүй. Гэхдээ хавдрын эмнэлэг дээр өөр бус эмнэлгүүд дээр энэ үйлчлэгээ сервис бол байгаа. Манай дээр бас байгаа. Энэ салбаруудын талаар одоо жишээлбэл өөрөө Солонгос одоо ингээд доктор хамгаалаад чиглэл мэргэжлэр доктор хамгаалаад ирсэн. Тэгэхээр ялгаа нь юу вэ? Одоо адил төстэй тал нь хаана байна? Том ялгаатай зүйлүүд нь хаана байна? Энэ талаар нь жоохон мэдээлэл өгөөч. За Чихамар хоолой толгой үзүүний мэс засал гэдэг бол салбарын хувьд бол нэг юм Чихамар хоолойн үндсэн салбарын нэг одоо салбар болсон. Нэг салбарын бас нэг салбараа гэсэн үг. Тэгэхээр чих хамар хоолой гэдэг одоо нэр томьёонд нь ер нь бол толгой үзүү гэдэг нэг ойлголтыг хамтд нь ерөнхийдөө авч үзэж ойлгож болно гэсэн үг. Манай улсын хувьд бол толгой үзүүний салбар бол чих хамар хоолойтойгоо бол ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол хамтран ажиллаж байна. Өмнө нь бол тусдаа байгуулагдаад тусдаа нэр томьёотой байгаад толгой үзүү гэдэг юм тусдаа салбар шиг юм хөгжиж ирсэн. За сүүлийн жилүүдэд бол бид нар бол Чихамар хоолойн эмчнэр нь толгой үзүүний мэслийн эмчнэртэй хамтарч ажиллаж байгаа юм дэвшилттэй байгаа. За ерөнхийдөө дэлхийн нийтээрээ бол энэ Чихамар хоолой толгой үзүүний салбар бол хамтдаа явдаг. Чихамар хоолой бас нэг салбар гэж ойлгож болно. За Солонгос Монголын ялгаа гэж ярьж байна. Ерөнхийдөө толгой үзүүний салбар гэхлээр нийт одоо иргэдийн хувьд болохоор толгой үзүү гэхлээр нөгөө тархи толгойн асуудал эсвэл хүзүүний нуруу нугас нугалмын асуудлыг одоо хүзүүгээр өвдөд тань ч гэдэг юм уу ордог гэж бодоод байдаг. Тэгээд одоо над дээр одоо жишээлбэл хүзүү өвдөд байх юм хүзүүний нугалам одоо диски одоо зүрхэлттэй гинэ ч гэх юм уу ийм байдлаар ингээ хандах тохиолдол одоо их байдаг. За мөн дээрэс нь нөгөө тархин дээр нэг юм байгаад байна тий. Одоо мэдрэлийн юм чинь гэсэн одоо танаад л зүйлс юм ингээ нөгөө тархи толгой өвдөд байна гэдэг байдлаараа мэдрэл тал руугаа яддаг. Тэгээд тэр хүмүүст ингээл би хэлдэг байхгүй. За толгой үзүү гэдэг чинь ийм юм аа. Одоо энэ хүзүүнээс дээшээ тий тархинаас доошоо. За яхаа бид нэр орно skull base гэдэг тархины гүний одоо энэ хавдруудыг одоо хамрын ойролцоо хүрцээрч гэдэг юм уу те чихний одоо сувгаар хүрцээрч гэдэг юм уу бид нэр одоо мэс засал хийх боломжтой байдаг боловч яг мэдрэлийн мэс засал гэдэг бол тусдаа юм ойлголт байгаад байдаг. Тэгэхээр нэг ийм ойлголтын зөрүүнүүд бол байгаад байгаа. Тэгээ яг салбарын хөгжлийн хувьд бол ерөнхийдөө толгой үзүүний салбар болвол миний одоо ажигснаар бол миний одоо өчүүхэн энэ нэг туршлагаас харахад бол бид нэр дэлхийн одоо хөгжлөөс бол тэгэж их хоцроогүй. Бид нар бол яг л дэлхийдээ ерөнхийдөө толгой үзүүний салбар бол зэрэгцээд явж байгаа гэж ойлгож болж байгаа. Мөн одоо Чихамар хоолойн салбар ч гэсэн бид нар бол дэлхийгээс нэг тэгж айхтар хоцроод ч гэдэг юм уу. Бусад одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хийгдэж байгаа мэс засал эмчилгээ, эмийн эмчилгээ ч гэдэг юм мэс заслын эмчилгээний хувьд бид нар бол дэлхийн стандарт эмчилгээг үзүүлээд явж байгаа гэж бол Монгол улсын Чихамар хоолой толгой үзүүний салбарыг бол бид гэж харж дүгнж байгаа.
хүмүүс яг андуурдаг л да одоо жишээлбэл яг мэдрэлийн эмчтэй ч юм уу мэдрэлийн мэслийн эмчтэй андуурдаг. Тэгэхээр би бол хүмүүст айгүй өөрийнхөө хэмжээнд ингэж тайлбарладаг байхгүй. Дов тойрсон 7 нөх гэж хэлдэг шүү дээ. Одоо ерөнхийдөө тэр одоо хүний нүүр толгойд байгаа энэ олон нөхс үүдийг чинь шалгаж үзэж оншилж тэгээд энэ шаардлагатай бол эмчилж хагалгааг нь хийж одоо эмчилж байгаа эмч нарыг бол одоо чих хамар хоолой болоод толгой хөвзөний эмчлийн эмч нар гэж нэрлэнэ гэдэг. Өөрөө чинь хэлсэнтэй би санал нэг байна. Манайд сүүлийн үед бас одоо эмч нар хамтарч аль эмнэлгийн гэдгээс үл хамааран чих хамар хоолой, дүрс онцлогоо, толгой хөвзөө, хавдар, хийм туяа эмчилгээний эмч нар хамтраад ингээд багаараа нэг хүний онш эмчилгээний асуудлыг шийдэхин төлөө ингээд явж байгаа юм сайхан жишээнүүд бол байгаа. Тэгэхээр яг Солонгост одоо энэ бид нар нөгөө хэлдэг чинь мэрэгжлийн хүмүүс multidisciplinary гэж хэлдэг ч те олон мэрэгжлийн эмч нарын хамтарсан энэ үзлийг хэр ойрхон хийгддэг юм бэ? 7 хоног болгон хийгддэг юм уу? Нэг хийгдэхдээ хэдэн хүний одоо амьдралын асуудлыг шийддэг юм те? Тийм бид нэр 7 хоног болгоны одоо миний байсан эмнэлэг бол 7 хоног болгоны нэгд өдрийн оройн 5 цагаас 6 цагийн хооронд болоос хийгддэг. Энэ дээр бол тухайн өвчтөнд хамааралтай эмч нар бүгд орж ирж хурал хийдэг. Дүрс онцлогооны эмч нь дүрсээ уншдаг. Мэсцлийн эмч нь мэсцэл хийхгүйгээ шийддэг ч гэдэг юм уу. Туяа эмчлэг, хийм эмчилгээний эмч нар одоо бид нар хийвнэ хийхгүй ч гэдэг юм уу. За тэгээд ингээд одоо шимт хижээлийн эмч нь орж ирдэг ч гэдэг юм уу. Ингээд ер нь бол 7 хоног болгоны орой ингэж хурал бол хийдэг. Тэгээд энэ хуралд болол эхлээд бид нэр хүмүүсээ бүгдээр ингэ цуглуулчихдаг. Тэгээ эмч нар өөрсдөө нэг дараа олон хүний асуудлыг шийддэг гэсэн. Тэгээд хурал дээр болохоор өвчтөн ар гэртэйг ирдэг. Өвчтөн ар гэртэйг ирдэг. За тэгээд өвчтөн ар гэртээ ирэхээс өмнө бол бид нэр эхлээд хурал зохион байгуулад шийдвэрээ гаргачих. Юугаа тийм шийдвэрээ гаргадаг гэсэн. Тийм шийдвэрээ гаргадаг. За шийдвэрээ гаргасны дараа л өвчтөн ар гэртээ оруулж ирдэг. За тэгээд за бид нэр ингэж шийдвэрлээ та нараас хон байна уу? Бид нэр ийм эмчнэр байна гэж танилцуулдаг гэсэн. Тэгээд ийм шийдвэр төрлөө гэж ингээд танилцуулна. Тэгэл цаашдаа одоо бүх одоо талаас нь бүх талын эмчнэр нь тэр хүнийг хянаад явдаг л гэсэн. Том багийн ажил гэсэн үг. Багийн ажил, яг л багийн ажил. Яг үнэ. Багийн ажил гэдэг маань одоо манай улсын хувьд мэдээж хэрэг Солонгосын хүн амтай харьцуулахад цөөхөн тохиолдлын хувьд бас жоохон цөөхөн гэтэл хүн ам цөөхөн мөртлөө тохиолдлын хувьд ялгаагүй бас өндөр байгаа юм өвчлүүд байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр энэ өвчлүүд дээр одоо жишээлбэл манай улсад яг өөрийн чинь одоо үздэг чих хамар хоолой, толгой хөвзөний энэ эмгүүд дотроос аль өвчлөл нь илүү өндөр байна. Үйл дээр жоохон статистикээр үл гэсэн үг. За ер нь бол Солонгос улс чинь нэг одоо нэг 63 сая хүн амтай байна. Монгол улс бол нэг 3.8 сая хүн амтай байна. Хүн амтайгаа харьцуулахад бол бид нэр дээрээс чих хамар хоолойн салбарын хувьд бол цаг агаар хүүтэн эрсдэс уур амьсгалтай холбоотойгоор энэ нөгөө залгуур хоолойн өвчлөл амны амьсгалын дээд замын албарт өвчин. За тэгээд ерөнхийдөө энэ утаа бохирдол, хөрсний бохирдол, агаарын бохирдол, энэ хавдар үүсгэгч канцерогенны нөлөөч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд, хүчин зүйлүүдээс болоод, хавдрын хүчин зүйлүүдээс болоод тамхиталч гэдэг юм арх гэдэг ч юм уу. Иймэрхүү хүчин зүйлээс болоод бидний одоо толгой үзүүний салбарын, чих хамар хоолойн салбарын өрөвсөлт өвчнүүд. За тэгээ хавдрын өвчлөл бол ерөнхийдөө хүн амтныхаа тоотой харьцуулахад бол өндөр талтай байгаад байна. Яг ерөнхийдөө нийт одоо нэг толгой үзүүний мэсцлийн нөгөө толгой үзүүний хавдрын тохиолдол бол нэг юм 8% байдаг гэж үздэг нийт хүн амынхаа. Нийт хавдрын тохиолдол, нийт хавдрын тохиолдол, нийт хавдртай тохиолдлын 8% гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг бусад одоо юу гэдгийг илэгний хавдарч гэдэг юм уу, ходоодны хавдарч гэдэг ч юм уу энэ одоо тоотой харьцуулахад бага мэт боловч бид нар хүн амтайгаа тоотой харьцуулахад өндөр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол жоохон юм одоо санаа зовнсон ийм л асуудал болж байгаа юм л та.
Нэгэнт өвчлөл гэж ярьснаас за одоо зөндөө олон эргэтэн байгаа учраас тэр болгоны шинж тэмдгийг хэлэхэд бол хэцүү. Зөвхөн хүмүүсийн үл анзаарагдах, өөрөө анзаарахгүй мөртлөөсөө аюултай байх шинж нь юу байж болох вэ? Толгой зүйний байрлалын үнэткүүдээс. Тийм. Энэ дээр би нэг хамгийн нийтлэг тохиолддог зүйл бол төвөнхийн асуудал. Төвөнхийн хавдрын асуудал. Яагаад ингэж анзаарагддаггүй вэ гэхээр түүнх гэдэг чинь өөр юм эзлэхүүнтэй юм одоо эргэтэн байхгүй. Тэр эзлэхүүнтэй байдаг учраас ямар нэг юм дарахад юм уу эсвэл юм ургахад юм уу тэнд мас үүсэх, хавдар үүсэх гэдэг юм уу. Ийм тохиолдолд хугацаа алдаад мэддэхгүй зовөр өгөхгүй яваад байдаг юм талтай. Тийм. Тэгээд хамгийн сүүлд нь одоо юу гэдгийг хоолойс өгөөд эсвэл юм залхихад хүндүрэлдэг болсон, юм залхихад одоо горойдог болсон ч гэдэг юм уу. Ийм тохиолдолд нөгөө эзлэхүүнтэй эргэтний чинь бараг 50-аас дээш хувь нь одоо ургалт явагдаа тий хавдрын ургалт болцсон байх үед нь тэр эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа байхгүй өөрөлдвөл зовоор нь илэрч байгаа байхгүй. Тэгээ тэр үед нь одоо эмчт хандчихдаг. За эмчт хандаад эмнэлийг одоо эмч дурангаар ингээд хараад үзэхэд компьютероор хараад үзэхэд аль эдийн тэр одоо юм үзлэхүүнт биеийн бараг 50-аас дээш хувийг ингээд хавдар болцсон байх ийм эрсдэл байгаад байдаг. Тэгэхээр хамгийн одоо эрсдэлтэй гэвэл би ингэж хэлмээр байна. Тэгэхээр одоо эртнийг илрүүлэх боломж арга одоо юу ах вэ? Тийм, урьдчилан сэргийлэх үзлэг чухал. Ерөнхийдөө нөгөө скрининг те 45-аас дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүс жилдээ ингээл урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ чихамар хоолой амжилт үзүүл хэрвээ хоолой сүйдсэн тохиолдолд хоолой сүүгөөд нэг сараас дээш хугацаанд ингээд явцсан байгаа тохиолдолд заавал чихамар хоолой амжилт үзүүл хоолойгоо шалгуулж гэдэг юм уу. Иймэрхүү. За тэгээд одоо ядарч байгаа ч юм уу шалтгаангүй ядарч байгаа, турж байгаа ийм одоо асуудлууд байгаа бол ямар нэгэн байдлаар чекап хийж те шалгуулж бие шалгуулаарай л гэж зөвлөдөг. Тэр хүмүүсээс эрсдэл бүлэг гэж байгаа шүү дээ. Эрсдэл бүлэг те. Тийм тэр эрсдэл бүлэгт надад нөгөө тамхи татдаг хүмүүс те. Бодвол одоо тоосчлттай газар ажилладаг амьдардаг хүмүүсээс эрсдэл бүлэгт ордог л байна тийм. Тийм нөгөө хортой нөхцөл гэж явдаг. За хүнд хортой нөхцөл гэж явдаг. За тэгэл 45-аас дээш насны эрэгтэй одоо юу гэдгийг тамхи татдаг хүмүүс ч гэдэг юм уу. Ерөнхийдөө төвөнхийн хавдар гэж ярьсных бол төвөнхийн хавдар үүсгэж байгаа нийт одоо төвөнхийн хавдар гэсэн онцтой нийт хүмүүсийг одоо 100% гэж авч үзвэл 80% нь 90% нь тамхи татдаг гэсэн асуумжтай байдаг. Тэгэхээр бид нэр энэ одоо энгийн хэрнээ юм судалгааны үр дүн гараад ирж байна шүү дээ. Энэ бол чихамар хоолойгоо бараг бүхэл эмчнэр мэдж байгаа ах. Тэгэхээр та хэрвээ тамхи татдаг бол та эрсдэлтэй шүү л гэсэн утгатай. Энд дэр зүгээр одоо сошиалор нэлээ яваад шүү дээ. Одоо нөгөө vape байна те. Одоо зүгээр endure байна те. Тэгэхээр хүмүүсийн дунд нэг юм буруу ойлголт юм уу? Эсвэл нэг тийм зөрүү ойлголт ч юм уу байгаад гэх шиг. Тэр нь зүгээр хуучны endure тамхи татдаг бол эрсдэл нь арай гайгүй. Биш эрсдэл нь өндөр. Сүүлийн үед гарсан тэр одоо утаагүй тамхи гэж ярьдаг шүү дээ. Vape тэр бол эрсдэл нь бага гэсэн юм ойлголт. Тэгэхээр түнхийн хавдар үүсгэх тэр хоёрыг аль нь их бага гэсэн судалсан тийм судалгаа энэ юм байна уу? Эсвэл ялгаагүй юу? Хоруу чанарын үед. Одоо сая сүүлийн үед энэ нэг тамхиталтын талаар их ярьж штэ. Одоо тамхи гэдгийг өөр юмар одоо зүүрлж хэлвэл алкогол байхгүй юу? Тэгээ алкогол чинь дотор ингээ олон янз штэ. Пи байж байна. Вино байна те, цагаан арх байна, виски байна. Яг тэрнтэй адилхан л зүйл байхгүй. Одоо тамхи гэдэг чинь нэг юм одоо тамхины одоо шатааж байгаа юм одоо ургамлаас гаргасан юм байна шүү дээ. Тэрийг ингээд найрлага нь өөрчлөөл байвал одоо адилхан юу гэдгийг нэг жоохон үзүний шүүс тусаарчхаад тэр вайн болдог ч гэдэг юм уу эсвэл те. Тэгээ нэг жоохон газтай болгонгууд пи болдог ч гэдэг юм уу. Тэрнтэй адилхан байгаа байхгүй да. Тэгэхээр адилхан одоо алкогол бол алкогол тамхи бол тамхи л байгаа байхгүй. Тэрэн дээр ингээл одоо юу гэдгийг vape болвол янз болгоны өөр одоо өнгө оруулдаг, амт оруулдаг ингээл юм найрлага нь өөрчлөгдөх тусмаа тэр нь илүү л одоо тэр дотор байгаа бодисын тоог л нэмэл хоруу чанарыг л нэмж байгаа л юм асуудал байгаа. Окей. Яг тамхи татах харих ухаан бол хувийн сонголтын асуудал шүү дээ. Би тэднэрт бол биднэрт нөлөөлж чадахгүй. Гэхдээ эмч одоо мэрэгчлэтнүүдийн хувьд тэр арх тамхи хэрэгсэнтэй холбоотойгоор эрүүл мэндэд нөхөрсөн өвдсөн хүмүүсийг
өдөр тутамдаа эмчлэх гээд ингээд хичээж оролдож байгаа энэ эмнэлгийн эмч аж багийн хувьд бол бити хэрэглээч алуулах баг хэрэглээч гэдэг юм саналыг тавьж байгаа гэсэн үг. Тэгээд өөрсдөө ховхны сонголтын асуудал буцаад хэлүүлээ өнөөдрийнхөө үндсэн топик руу оръё. Тэгээ одоо манай эрүүл мэндийн үзлэгийн багцуудад одоо ингээд их олон эмнэлэг эрүүл мэндийн дурсан сэргийлэх үзлэг хийж штэ. Тэр нь их хвшлэн мэдээж цээж нэрндэхийн зураг байна, хөвлийн яхаа байна ч гэдэг юм уу. Тэгтээ чих хамар хоолой эмчийн үзлэх хэрэг багтсан байт юм болоо. Би бол энэ харьцангуй бага байдаг байх гэж бодод байна. Бага байна. Тий. Уг нь чих нь өвддөггүй хүүхэд, хоолой нь өвддөггүй хүн, эсвэл хамрын битвэрдэггүй хүн гэж бараг байхгүй. Тэгтээ тэр нөгөө эмэл зүйн шинжилүүд нь одоо илэрхий байгаад өөрт нь шууд зовир мэдэгддэг учраас хүмүүс шууд одоо эмнэлэгт ирэх хандаад ингээд арга хэмжээ аваад эмчлүүлээд байх боломжтой байдаг юм байна. Тийм учраас нөгөө нэг далд байдлаар юм урьдсан сэргийлэх тийм шаардлагагүй байд юм болоо гэж би одоо энэ урьдсан сэргийлэх гэхээр ирж байгаа хүмүүсийг харахад бол тэгж ал надад бас санагдаад байгаа. Тийм яхад тэр далд байгаа одоо тэр цуснд юу болоод байна? Тийм. Тэр далд одоо тэр тэ 5 цул эрэхтэнд юу болоод байна гэдэг асуудал нь одоо илэг дүлийн эрэхтэн, өөр дүлийн эрэхтэн гэдэг юм уу? Ингээд нөгөө өөрт нь мэдэгддэггүй юмнуудыг л очиж үзүүлэх тийм сонирхол байгаад байна тийм. Тэр дундаасаа ганц хоёрхан одоо хүмүүс миний чих шуугаад байна, нэг чихний эмчд үзүүлж гэдэг юм уу? Төрөний хэлсэн хоолой суугаад идэм аа, хоолойгоо зүүж гэдэг юм уу? Нэг юм алагцоо хүмүүс орж ирдэг л дээ. Тэгвэл одоо чих хамар хоолой эмгүү дотроо, эрхтнүүд дотроо түнхийн хавдар, түнхийн эмгэн өөрөө түнхэн өөрөө дүлийн эрхт юм ба шүү дээ. Ер нь бол одоо илэг бүрд харьцуулаад жишээд үзвэл. Тий. Зүгээр сонирхож сууж байгаа шүү. Одоо жишээлбэл манай дээр хэд хэдэн тохиолдлууд байна. Одоо жишээл сонсголт нэг талтаа буурсан. Тэг хүн ингээд усанд орж байгаа юм уу, бассейнд сэлж байгаа юм уу, жоохон ус орчиж гэж боддог ч юм уу тий. Тэгээд тодорхой хугацаанд тоохгүй хэнэггүй хайждаг ч юм уу. Гэтэл тэр нь эсрэгээр яваадсэн чинь нармаа хавдар бол хувирчдаг ч юм уу. Тий. Насопharyngeal carcinoma болоод хувирчдаг ч юм уу. Тэгэхээр энэ сонсгол суларч байгаа гэдэг юм дээр хүмүүс эсвэл настай холбоотой ч гэдэг юм уу, эсвэл гэмтэл авсан ч гэдэг юм уу. Энэ дээр бас жоохон тодруулаад анхааруулах, мэрэгжлийн эмчийн хувьд анхааруулж юм хэлээч. Сонсгол ерөнхийдөө хоёр байдлаар алдагддаг. Нэгдүгээрх нь дамжуулах хэлбэрээр одоо дууг дамжуулах тий. Дууг яаж дамжуулдаг вэ? Орж ирж байгаа дууг хингэрэгэн хайс гэдэг одоо спикерийн юм одоо ялц шиг л юм байгаа шүү дээ. Тэгэл тэр хингэрэгэн хайс чинь ингээд хөдлөн нарсаж байгаа. Хингэрэгэн хайс цаашаага алах түвш дөрөө гэж яасан ингээд холбогдож байгаа. Тэр алах түвш дөрөө ясвал ингээд басад хэлбэлцэж хөдлөл цаашаага мэдрэлээр дамжуулаад тархинд очиж тэр дууг л хүн одоо сонсож байгаа юм л зүйл байхгүй. Тэгэхээр тэр хингэрэгнээс тэр алах түвш дөрөө яс хооронд хэрвээ ямар нэгэн тэр хөдөлгөөн хэлбэлцэх хөдөлгөөний дуу дамжуулах үйл өөрөхд одоо ажилт нь ямар нэгэн саад учруулах магадгүй хингэрэг соорсон ч юм уу. Эсвэл тэр алах түвш дөрөө чи хооронд холбоотой тэр холбоос нь салсан ч гэдэг юм уу. За магадгүй дотор нь нөгөө шингэн горчхоор нөгөө хэлбэлцэх хөдөлгөөн чинь байхгүй болчихно ч гэдэг юм уу. Энэ байдлыг бид нэр дамжуулах хэлбэрээр алдагдах гэж нэрлэдэг байна. Тэгэхээр миний бол одоо юу гэдгийг дурангаар, чихний дурангаар мөн одоо чамархан компьютер шинжилгээгээр бол онцлох боломжтой. За энэ үед бол дуу дамжуулах хэлбэрээр суларч болно. За хоёр дахь хэлбэр нь болохоор мэдрэхүйн хэлбэрийн дуу алдагдах, сонсгол алдагдах. Энэ цаашаага нөгөө мэдрэхүй одоо мэдрэлийн асуудал дамжиж явдах замдаа биш. Аваад тэрийг хүлээж аваад тархи руу оруулах энэ эсүүдийн мэдрэлийн асуудал очиж байгаа. Тэр энэ өөрөө дотор чихтэй холбоотой болчихж байгаа байхгүй. Дотор чихээс хаашаа дамжих юм хэлбэр. Тэгэхээр энд асуудал үүсвэл энэ сэргэх магадлал бол хэцүү. Тий. Дотор чих гэдэг ингээр би ингэж хэлэх дуртай тань дотор чих гэдэг ингээд бид нэр бол харж чаддгүй. Харах боломж байхгүй. Сонсголоо хамгаалъя гэд бид нэр яриад байдаг. Сонсголоо яаж хамгаалах вэ гэхээр дуу шуугаанаас одоо хол байх хэрэгтэй. Чихвч битий зүгээч гэдэг. Чихвч зүгээд байх нь чихвч зүүх зорилго нь юу вэ гэдэг асуултанд гаргаал та. Чихвч зүүх зорилго гэвэл
бусад нөгөө орчны чимээнээс тэр хүн салах гээд байгаа зорилготой байхгүй юу? Тусгаарлагдах гээд байгаа зорилготой. Тэгтэл орчны чимээ чинь нэг 30-аас 40 децибелийн чимээтэй байлаа гэж бодоход жирээс тэр чимээнээс салахын тулд 40-оос илүү их юм өндөр чимээ сонсч иж тэр хүн тусгаарлагдах байхгүй юу? Тэ? Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр 30-аас 40 гэдэг чинь өөрөө тэр чихний сонсголын мэдрэлийн тэр нэг юм одоо юм сормос байгаа шүү. Тэрийг хүлээн авах одоо норм одоо стандарт хэмжээ байхгүй да 30-аас 40. Тий. Тэгэхээр тэр норм хэмжээнээс давсан чихвчээр ингээд чимээ аваад байна гэдэг нь тэр дотор чихийг илүү ихээр л 2 дахин 3 дахин их л ажилуулад байна л гэсэн үг юм. Тэрийг ингээд одоо өндөр наривчлалтай микроскопоор хараад үзэхэд төгөлдөр хуурын юм даралтууд шиг байж байгаа байхгүй. Тэр эсүүд нь тий сормосны эсүүд. Тэгээд тэрийг яг төгөлдөр хуурайч гэсэн тэгдэг шүү дээ. Одоо ингээд нэг товчлуур дээр ингээл маш олон удаа хүчтэй дараалал байл тэр нөгөө дарах нөгөө цоглоор ингээд ивдрэл царгаад эхэлдэгтэй яг л адилхан. Яг л тэр процесс дотор чихэн дотор үүсэж байгаа. Тэр ингээ үүссэн тохиолдолд одоо төгөлдөр хуурай бол бид нэр тэрийг ингээ бүтнээр нь солих боломжтой байдаг бол чихнийх боломж байдаггүй. Тийм учраас сонсголоо хамгаалаач яа л гэж нэрлэдэг та. Тэр одоо чихэн дээр нь юм байж байгаа дараа нь нармай хавдар болсон байна гэдэг ч юм уу. Энэ асуудал бол нэг юм манай иргэд ч гэсэн их зөв ойлгох хэрэгтэй. Бид нэр одоо бүгдээрээ л энийг бактеритай, вирустай орчин дотор ингээд хамтдаа амьдарч байгаа нэг юм орчин дотор тий. Аль нэгэн дархлаас уларсан ч гэдэм ядарсан хоол одоо нойр дутуу байгаа тохиолдолд тэр халдварт өртөх магадлал өндөр болно. Хоёр өвчтний давхцал байж болно. Тийм. Одоо нэг хавдартай хүн байж байгаа тэр нь удаан олон жил явж байгаад дээрээс нь нэг юм бактери ч юм уу вирус ч юм уу ханиад авдаг ч юм уу. Тэгээ нөгөө ханиадаа үзүүлж явж байгаад хавдар нь онцлогддог ч гэдэг юм уу. Тэгээд энэ нь бол яг л юм цаг хугацааны давхцал байхгүй. Тэгэхээр энэ олон үзүүлэх тусмаа юу гэдгийг ингээд давхцсан ийм тохиолдлууд бол олон байдаг. Тэгтэл зарим хүмүүс бол юу гэдгийг ийм байж байгаа тэр нь одоо нөлөөлөө тавдар болцсон гэж ингэж ойлгогдох буруу ойлгох тохиолдол бол баггүй гардаг. Тийм тэрийг бол манай эмчнэр их зөв ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар төвчтөн үйлчлүүлэгч ард иргэд маань бол энийг бас их зөв хүлээж авах хэрэгтэй. Би нэг олон жилийн өмнө судалгаа уншиж байсан юм аа. Солонгос бамбай хавдрын тухай. Тэрэн дээр одоо солонгос чинь далайтай болсон шүү дээ. Маш их далайн бүтээгдэхүүн хэрэгэлдэг мөртлөөсөө бамбай хавдар тэр нэг йодын солилцооны асуудал айгүйх өндөр байдгаас тэрний шалтгаантай бамбай хавдар их байдаг гэжсэн. Тэгэхээр Монголд далайгүй байдаг те. Монголд одоо тохиолдол нь харьцуулахад ямар байд юм бол үнэхээр солонгост өндөр байдаг болов. Бамбай асуудал яг одоо Монгол улсад өнөөдрийн нөхцөл байдлаар өнөөдрийн байдлаар бол Монголд яг одоо батлагдсан нийт хүн амыг хамарсан бамбай эмгэг тэд байш шүү, тэдөө байш шүү, хортой оргон тийм байш шүү гэж улсын хэмжээнд хийгдсэн судалгаа яг одоохондоо хараахан гараагүй байна. Тийм учраас ингээд тоо баримт ингээд гаргахад жоохон төвөгтэй. Одоо хийгдэж явж байгаа. Одоо л хийгдэж явж байгаа. Тий 2022 оноос байхаа миний санаж байгаагаар нийт улс даяар одоо өрсөн сэргийлэх үзлэг бол хийж байгаа ихэлсэн тий. Тэгэхээр энэ одоо мэдээгээр хараад үзэхэд бол нийт одоо өрсөн сэргийлэх үзлэг хийлгүүлж байгаа хүмүүсийн 80% орчим хувь. 80 орчим хувь нь одоо бамбай ямар нэг эмгэгтэй. Одоо бамбай зангилаатай. Бамбай зангилаатай гэж хэлж болно тий. Бамбай зангилаатай 80 орчим хувь. За тэр 80 орчим хувийнх нь нэг 67-8% нь хоргоо зангилаатай. Хоргоо зангилаатай. Ийм одоо судалгаа одоо манай улсын хувьд бол одоогийн байдлаар ингээд өрчсөн байдлаар бол гарч ирж байна л да. За ерөнхийдөө бамбай зангилаа бол дэлхийд бол нийтлэг байдаг. Солонгос улсад бол нийтлэг байдаг. Солонгосын бамбай нийгэмлэг гэж байгаа. Тэндээс гаргасан судалгаан дээр бол нийт насан туршидчдын одоо тархалтыг нь аваад үзсэн байна л да. Тэгэхээр тэрийг харахад бол солонгос хүмүүсийн насан туршидчдын одоо 80%
бамбайн зангилаатай байна гэдээ гараад ирсэн. Өөрөөр хэлбэл 10 хүн дотмын 8 нь бамбайн зангилаатай. За тэр бамбайн зангилааны бас 70 орчим хувь нь 80 орчим хувь, 70-аас 80 орчим хувь нь хоргоо. Хоргоо. Тэгэхээр та санаа зовлтгүй энэ хортой одоо хавдар биш шүү гэж хэлээд байгаа. 2023 онд Harvard хийсэн судалгаа байдаг. Harvard хийсэн бүр одоо ревю судалгаа байдаг байхгүй. Ревю гэдэг нь бол олон судалгаанууд ингээд нийтлэл дүнсэн судалгаа тийм ээ. Тэр энэ дээр бол Америкийн, Канада, за Солонгос, Африк гэд маш олон орнуудын ингээд судалгаанууд ингээд багцлсан байна. Тэрэн дээр мөн адилхан төстэй юм үр дүн гарсан. Тэгээд 70-80% нь бол одоо хоргоо зангилаатай байдаг юм байна хүмүүсийн дунд тийм ээ. Тэгэхээр энэ нь л бид нэр одоо энэ дээр энэ чинь хүмүүст ерөнхийдөө байдаг зүйл юм биш үү гэдэг юм асуултын тэмдэг гарч ирж байгаа байхгүй тэр дүгнэлтэн дээр тийм энэ зангилаа гэдэг байгаа чинь бид нар анхаарах ёстой мó анхаарахгүй байх ёстой мó зүгээр ингээд байж байвал яасан гэдэг ийм ойлголт хүртэл нөгөө талаасаа гарч ирж байгаа байхгүй манай улсын хувьд бол нөгөө одоо манай иргэд бас их зөв ойлгох хэрэгтэй л дээ бамбайн зангилаатай байна гэж одоо сүүлд одоо би хэлж штэ 10 хүний 8 10 хүн дотмын 8 зангилаатай гараад ирлээ. За энэ зангилааныг ингээд эрэгтэй эмэгтэй хүүсээр наваад үзэхэд бол 5-ыг харьцах нь 1 гэсэн харьцаатай эмэгтэй хүмүүст 5 дахин илүү их тохиолддог. Тэгээд тохиолдлын насных нь бүлгээр аваад үзэхээр 45-аас дээш, 50-аас дээш насны эмэгтэй хүмүүст илүү тохиолддог байдаг. За тэгээд бамбайн зангилаатай байна гэд ойлгочхоор хүмүүс өө би хавдартай байна гэдээ ойлгоод. Хавдар дээр очиод хавдар судлалын үндэсний төв дээр очиод үзүүлсэн. Нэгдүгээр эмнэлэг дээр очиод үзүүлсэн. Улсын эмнэлэг дээр ингээд том эмнэлэг дээр очиод үзүүлсэн чинь ингээд ийм юм байна гинэ. Одоо яана би одоо ингээд ерөөсөө халаанд орох юм уу? Эсвэл одоо Солонгос явах уу? Америк явах уу гэж ингээд. Тэгээ шууд ийм төгссөн ийм одоо мэдрэмж байгаад байдаг. Тэгэд энийг бол би одоо энэ судалгаануудаар ингээд үзээд ийм одоо нийтлэг байна. Энэ бол хавдар биш юм байна. Зангилаа гэдэг маань юу вэ гэхэлэр бамбайн ийм эсүүдийн бөөгнөрл гэж ойлгож болох байхгүй юу? Тийм. Бамбайн эсүүдийн бөөгнөрл гэж ойлгож болно. Тэгэхээр энэ нь бол бид нэр хянаад явж болно. Зарим тохиолдолд үлдсэн одоо би нэг 80% гэж яриад байна шүү дээ. Тэгтэл үлдсэн нэг 10-15% нь бол хортой байгаад байдаг. Тэр дунд нь нэг завсрын хэсэг ба шүү дээ. Нэг 5-10% байгаад байна шүү дээ. Тэр 5-10% болвол эргэлзээтэй. Тэрийг бол хянаад явж ядах гэсэн үг. Тий. Тэгэхээр ийм одоо тоо баримт байгаад байгаа. Тэр зангилаа байгаа гэдэг нь насан туршдаа зангилаа чигээрээ байж болно. Хавдралуу шилжихгүй байж болно. Тэр хүнд завир өгөхгүй байж болно. Тэр хүнд ямар нэгэн амьдралын хэм маягт нь өөрчлөлт өгөхгүй байж болно гэсэн үг. Тэгэхээр тэрийг яг одоо насны бүлэгт нь одоо бид нэр эмчнэр нь одоо харьцуулж үзээд хянаад ингээд явж иж болно л гэсэн утгатай. Одоо сүүлийн үед байгууллагуудын урьдчилан сэргийлэх үйлчлэгээр юм уу эсвэл хувь хүн өөрөө урьдчилан сэргийлэх үйлчлэгийн багт сонгохдоо өмнө нь зөвхөн нөгөө хөвлийн яхаа л одоо илүү үздэг байсан бол одоо дээрэс нэмээд би бамбай яхаа хэлгчмээр байна, хүүхний яхаа хэлгчмээр байна гэдэг юм. Ингээд ийм бас тодорхой хэмжээнд хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэг боловсрол арай жоохон дээшлээд эсвэл ийм ойлголттой болоод ингээд эхэлж байна л да. Тэгэхээр таны бамбад ингэ зангилаа байна гэж хэлчихэр чинь шууд эхоогоор бол яг хуу сэжигтэй эсвэл 100% хоргүй эсвэл ер нь л хортой байх магадлал өндөр байна ч гэдэг юм аа. Эсвэл тодорхойгүй гэдэг нэг иймэрхүү нэг хариу өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед хүн яах ёстой юм. Одоо эсвэл хүн болгон чинь нөгөө юм хүлээж авах нь өөр шүү дээ. Зарим нэг сенситив хүлээж авах, зарим нэг нөө зангилаатай гэсэн манай ээж аав хинт ч юм зангилаа байж л байдаг. Эмч гайгүй гэсэн ч гэдэг юм ингээд тоодоггүй, хайчдаг, мартчихдаг. Тэгсэн чинь нөгөөдгийн тодорхой хугацаанд дээр хавдар болчихдаг ч юм уу. Тийм. Тэгэхээр зангилаа байна гэдэг яхаагаар онцлогдсон тохиолдолд дараагийн алхам нь яах ёстой юм хүн. Тэгэхээр тэр бамбайн зангилааг бол эхоогоор хараад хортой хоргүй эсвэл эргэлзээтэй гэдэг одоо дүгнэлтийг гарах 100% боломжтой байна. Гол нь тэр хянаж явах нь бол чухал байна. Тийм ээ. Эмчлэгч эмчийн шийдвэр хайх нь шүү дээ. Тийм, хяналтын эмчийн шийдвэр тийм. Солонгост байх хугацаанд
өөр тохиолдсон одоо сонирхолтой Монголоос маш олон хүн солонгос очиж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ би бас ихэндээ их хямрааддаг байсан байхгүй. Одоо Монгол эмчнэр их гологдоо солонгос яваад байна гэдэг. Тэгсэн чинь солонгосууд бас солонгос эмчийнхээ голод Америк явдаг юм байл л дээ. Тийм. Тэгэхээр ингээд нэг хүний нэг тийм нэг гээд арай илүү байх гэж үздэг, найддаг, итгэдэг нэг тийм нэг одоо байгалаасаа заягдсан нэг тийм өвдөл байх шүү. Тэгэхээр манай Монгол хүмүүс одоо солонгост очоод өөр төр чинь үзүүлээд эмчлийн харгалгаанд орсон тохиолдлууд хэр байна? Хэр их очиж байна? Өөр чинь байсан юм дээр. Цөөнгүй байсан. Тэгээ Монгол өвчтнүүд ирээд тэгтээ айхтар хүндэрсэн тохиолдлууд бол одоо азар гарсангүй. Тэрийг би бол одоо баярлаж хүлээж авч байгаа. Тий. Ирээд зориод ирээд үйлчлэгээ аваад эмчилгээ үзүүлээд мэс засалд ороод эмчилгээ аваад ингээд байгаа тохиолдлууд бол цөөнгүй байсан. За энэ дээр бол миний ярихыг хүсэж байгаа зүйл бол нэг эмийн чанартай холбоотой юм асуудлууд байна гэж би бол харсан. Энд эм угаад сайн хаалгаанд орсон ч гэсэн мэс засалд орсон ч гэсэн нөгөө эмийн эмчилгээгээр нь мэс заслын дараах үргэлжлэн сайжирдаг ч гэдэг юм уу асуудал байгаад байдаг юм уужиг явцтай гэх юм уу. Тэгээ тэр зүйлүүд нь бол эмийн чанар муутайгаас холбоотой гэж дүгнэх үйц тийм зүйлээд. Тэгээ солонгост очиод нэг эм бичүүлээ 3 хоног эмээ нууцсан чинь зүгээр болдог ч юм уу. Ийм тохиолдол гарч ирсэн байхгүй. Тэгэхээр л нөгөө эмийн чанар стандарт бид нар ямар юм ууж ийн гэдэгтэй бас холбогдож таарах юм болов уу гэж бодоод байгаа. За мэс заслын асуудлууд бол хамрын мэс засал, чихний мэс заслууд бол адилхан л Монголд яаж хийж ийн, тэнд яаж хийж ийн яг л бид нэр стандартын дагуу нэг ижлэхэн зүслэгээр яг л хийж байгаа. Бид нэр Монгол эмчтнэр бол Монголдо ямар нэгэн байдлаар юм зохиож өөр зүслэг хийж туршиж ол тэгэж хийхгүй гэж хийдэггүй. Тэгэхээр яг л тийм солонгост ямар эмчилгээ үйлчлэгээ хийж ин яг л тэрийг бол Монголд бол хийж байгаа. Бидний Монгол солонгосын ялгаа гэвэл магадгүй бид нэр үйлдвэрлэгч орн биш учраас гаднаас одоо эд материалууд те хэрэглэгддэг материалуудаа бид нар бол гаднаас мэдээж авч байгаа. Тэгэхээр энэ одоо материалын сонголт гэдэг юм уу хэрэглээний юм тал дээр л бид нар бол жоохон дутмаг байна гэж би бол харж байгаа. За техник технологийн хувьд бол бид нэр Монгол эмчнэр ч гэсэн одоо эмнэлгүүд бид нар бол бүгдээрээ л Америк, Германы одоо дуран микроскопыг бол илүүд үздэг. Тэгэл тэднийг бид нэр бүгдээрээ л Монголд ашиглаж байгаа. Тэгэхээр ямар нэгэн онцлогооны ч гэдэг юм уу одоо мэс заслын ур чадварын ч гэдэг юм уу ийм талын одоо ялгаа бол би бол ерөөсөө олж хараагүй. Бид нэр бол намайг анх очиход бол одоо мэс засал ингээл хамт хийгээл ингээл ингэхэд бол би одоо жишээлбэл одоо тэр хүмүүсээс одоо дутуу бол байгаагүй. Тэгээ миний одоо хувийн үзэл бодол бол Монгол эмчнэрийн мэс засалч эмчнэрийн гарын хөдөлгөөн гэх юм гарын ур чадвар те энэ зүйл бол дэлхийн одоо бусад мэс засалч эмчнэрээс бол илүү байна уу гэхээс биш дутдаггүй гэж би бол боддог. Тэгээ одоо та сая хэллээ гадаад хүн гэхлээр бид нэр одоо гадагшаа гэвэл илүү ингээд чанартай найддаг гэж хэлж байна. Тийм хандлага бол байна гэж би бол ерөнхийдөө хардаг. Бид нэр одоо гадаад улс руу одоо Мят олон улсын одоо авиакомпаниар нисдэг шүү дээ. Тэгтэл Мятын үйлчлүүлэгч нар ч гэдэг юм уу өөрсдийнхөнтэйгээ илүү жоох юм одоо зандарч загинж харьцдаг. Тэгтэл нөгөө коронер дээр очингууд ингээл коронерийнх нь стюардс хөөе чи наадха бол ихэд суудаг ч гэдэг юм уу. Ийм зүйл бол амар ажиглагддаг байхгүй юу? Тэгтэл эсэргээрээ солонгосчууд коронер дээр өөрөөр үйлчлүүлэхээр бас ингээд сахилахгүйтэй байдаг. Дураараа ингээл босч мосоол тэгэл тэ 0 молыг айгу муухай ашигладаг ч гэдэг юм уу ингээд хоорондоо харьцаа жоохон тиймэрхүү байгаад байдаг. Тэгээд өөр авиакомпани дээр очингууд нөө солонгосчууд айгу ийм цэмцгэр цэгцтэй байдаг. Ийм зүйл бол бас надад ажиглагдсан. Тэгэхээр яг л одоо гадны оронд хүний л юм гэж үдээр гэж одоо бодоод байгаа тийм байна. Би одоо месслэлийн эмчилгээ нөгөө робот surgery-ийн талаар ярихгүй байж үс чадахгүй байна л да. Бүр асуумаар санагдаад. Тэгэхээр танаас салбарт хэрэг хэрэглэгдэж байна. Давуу тал нь юу байна? Сул тал нь юу байна? За
За робот мис засал 2000 оны ихээс ингээд өргөжин дэвжээд хөгжөөд ингээд улам л нөгөө бүтцийн хувьд бүр ингээд жижигхэн болоод илүү юм нарийн хөдөлгөөн хийдэг ингээд тал руугаа хандж байна л да. За анх бол ингээд бүр нэлийн юм өсөр юм робот да Винчи гэж анх гарч илээ. Одоо бол бүр юм тухтай юм судалтай ч гэдэг юм их гоё болсон байгаа. 2025 оноос хойш. За робот мис засал гэдэг ингээ ярихлаар робот мис заслын даваа тал юу вэ гэж. Тэгэхээр энэ толгой үзүүний салбарт бол бид нэр хүзүү гэдэг толгой хүзүү болвол яг хүний нүдэнд тусдаг хүний одоо хараанд одоо нүдэнд байдаг л юм ил байдаг юм эргэтэн тий. Тэгэхээр тэр ил байдаг эргэтэн учраас гоо сайхны асуудал гарч ирээд байдаг. Муухай шарах сорвтой юм байгаа. Ил задгаач гэдэг юм. Тэгэхээр роботоор хийхлээр яадаг вэ гэхээр бид нэр нүдэнд харагдахгүй байдлаар зүслийг хийгээд алсаас тэгээд нөгөө нэг камертай робот чинь нөгөө алсаас явж очиод нөгөө хийх ажилбараа хаалгаагаа хийгээд буцаад гараад тэнд нэг жоохон ойдол тавиад гаргадаг. Энэ л одоо робот мис заслын хамгийн давуу тал. За амны хөндөй дотор ч гэдэг юм уу түнх дотор ямар нэгэн хавдар одоо тэнд мис засал хийхээр боллоо. Хэрвээ робот дуран хэдэр байхгүй байсан бол бид нэр үзүү зүсэл бүгдийг нь яраал одоо эрүүл булчин гэл бүгдийг нь гэмтэл учруулаад тэнд нь арайч нэгмэн хүрээл тэгэл ингээл авдаг байсан байх. Одоо бол дуран ингээд гараад ирсэн робот гараад ирсэн байдаг учраас аман дотор бид нар аман дотор нь зүслэг хийгээд тэнд бүтэн ингээд 3 4 багаж тэнд оруулаад ажиллуулад ямар нэгэн цус алдалт байхгүйгээр үндэ зөвөр шаналгаа байхгүйгээр шархны эдгэрэлт богино те хурдан хугацаанд идэх боломжийг олгоод байгаа юм асуудал тий. Тэглэмж нөгөө Солонгос одоо би сонирхож сумаар авахгүй гэхдээ ирэл маань сууж байгаа. Тэр нь юу вэ гэхээр түр асуу гэсэн шүү дээ. Нөгөө чих хамар хоолой мислийн имж болдлоо Ичнэнжи сурч байд юм уу? Эсвэл Солонгосын төлөө золиосыг хэр ямар хугацаанд золиосууд гаргаж иж яг тэр местэн дээр очдөг юм болоо. Солонгост. Тий. Солонгост бол маш их золиос гарна. Хувийн амьдралаа золиослно. За тэгээ Солонгос иргэн болгон одоо эрэгтэй хүн болгон цэрэгт явдаг 3 жил тий. Тэгээд резидентэд дуусгаад тэгээд цэрэгт яваад цэргээс явж ирээ дахиад фэлловт олохдоо сураад фэлловт яваад ингээд тэдний жилдийн хийж болох уу? За резидентийн хугацаа бол 6 жил. Анагаах нийтэн жил юм байсан. Анагаах бол 6 жил адилхан. За. Анагаах бол 6 жил. За 6 жил явсныхаа дараа 1 жил internship гэж хэлдэг. Internship гэдэг нь уг нь маш чухал зүйл байхгүй юу? Дөнгөж төгсөөд гарсан хүүхэд тий оюутан хүүхэд оюутан сэтгхүүгээрээ явж байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө 6 жилийн хугацаанд маш олон эрэгтнүүдийг ингээд онлайн хувьд нь үздсэн байдаг. Тэгээ би яг ямар юмч болохыгоо тэр одоо шийдэж чаддаггүй яг үнэндээ. За монголчуудын хувьд бол яг ингээд бид нэр хүн ам цөөхөн байна гэдгээр танил тал одоо ойрхон байна те хүн ам цөөхөн учраас тэгээд ингээд сонирхол одоо аав ээжийн нөлөөч гэдэг юм хамаатан цаатны нөлөөч гэдэг юм ингээд нөлөөгөөрөө ч гэдэг юм ингээд мэрэгчлээ сонгох юм боломж нь биднэрт арай илүү байгаад тах шиг байгаа. Солонгос тийм биш 60 сая гуамтай. Тэгээд 6 жил анагаах дуусаад интернэтэд ороод 1 жилийн хугацаанд сар болгон 14 хоног сар болгон бүх тасгуудаар ингээд эмнэлгийн бүх тасгуудаар явна. Чих хамаар болоод нэг сар байна. Тэ уушгин дээр нэг сар байна, зүрхэн дээр нэг сар байна, ерөнхий мэс засал дээр нэг сар байна. Пластик салбар дээр нэг сар байна ч гэдэг юм, арьс дээр ч гэдэг юм, дүр сонирхолтой гэл ингээд бүгднгээр нь явж жагаад за би энэ сонгох юм байна гэд өөрөө хүн тэр сонголтоо юм. Тэгээ шалгалтаа өгөөд резиденттэй орно. Резидент бол 4 жил. 4 жил. Резидент бол 4 жил. Тэгээд 4 жилээ дуусгачаад 4 жилээ дуусгачаад цэрэгт явна эрэгтэй хүн болол заавал цэрэгт явна. За цэрэгт явж ирчээд дахиад фэлловт орно. Фэллов бол 1 жилээс 2 жилийн хугацаатай. За тэгэхээр бол тэгээд ажил олдох одоо жишээлбэл Солонгост чих хамар хоол хүчтэй толгойн мислийн хэмжээр
ажил олдох тэр ажлын одоо боломж нь хэр байдгийг, хэр их өрсөлдөөнтэй байдгийг хичнээн их сургуулийн имлэг байдаг ч гэдэг юм. Тийм мэдээлэл байна уу? Одоо Солонгос улс ерөнхийдөө хөгжлийн дээд зэгтээ хүрсэн гэж үзэж байгаа юм л да өөрсдийгөө. Бид нэр бүх цаг үеийн хөгжлийнхаа дээд зэгт хүрсэн. Энийг нь хөндлөнгөөс харахаар яг л тийм юм шиг байгаа. Ерөөсөө өөрсдөө хоолоо хийгээ байсан. Бүх юм автоматжсан. Бүх юм ингээд хүргэлтээр ингээд яадаг байсан. Тэ? Шопинг хийгээ одоо дэлгүүр хэсгээ байсан. Бүгдээр ингээд онлайнаар авдаг болсон ч гэдэг юм уу. За тэгэл дэлхийн одоо өөрсдөндөө таарсан бүх лакшери машинууд, лакшери одоо гар утас ч гэдэг юм уу, компьютер, технологи бүх юм хандсан байгаа байхгүй юу Солонгос улс. Ингээд ирэхлээр хүн бүх юм нь бэлэн болчхоор хүн юм залхуу байдал руу ордог юм байна л да. Цаанаасаа. Тэгээд ирэхлээр нөгөө улам нөгөө ачаал даах чадвар тэд нар ингээд сулраад ирдэг юм байна. Энэ юунаас харагдаад байгаа гэхлээр монгол хүмүүс тэнд цагийн ажил ялангуяа нөгөө хүргэлтийн ажил, нүүлгэлтийн ажил, за үйлдвэрийн ажил гэдэг юм уу нөгөө жинхэнэ одоо хүний хүчийг шаардсан залхуурах ирэхгүй тэр ажлуудыг бол монгол хүмүүс тэнд нугалж байна. Монгол хүмүүст тэр одоо ажлуудыг өгөхдөө солонгос хүмүүс бас их дуртай болсон байна. Монгол хүмүүст их найддаг болсон байна. Нэг талаараа. За эмчнэрийн зүгт эмчнэрийг ингээд хараад үзэхэд бол би өмнө нь 2019 онд тэнд бас сурч байсан. Тэгээ 19 оноос одоо 2025 он 26 оны ингээд харьцуулаад үзэхэд бол ерөнхийдөө судалгааны чанарын хувьд тэгээд тэр одоо залуу резидент залуучуудын хувьд хүсэл тэмүүлэл ирмэлцэл нь бас ингээд жоохон багассан байна. Тийм. Энэ юунаас харж яах вэ гэхээр толгой үзүүний салбар, чих хамаар хоолой. Манай салбар бол мэс заслын салбар. Дээрээс нь одоо энэ нарийн мэдрэхүйн эрхтэнтэй холбогдож таардаг. Тэгээд энэ нэг юм жижигхэн нүхтэй бид нар чинь ажилтдаг юм микро мэс засал хийдэг юм хүмүүс. Тех тусмаа бидний нөгөө нэг авах ачаалал стресс илүү өндөр байдаг. Одоо эмчээс гарах одоо ур чадвар гэх юм уу их зүйлийг шаарддаг л та. Тэгээд дээрэс нь толгой хүйзүү гэдэг ингээр хүзүүгээр ч одоо бид нар мэдэн шүү дээ ингээл энэ артерийн судас явж байгаа, венийн судас явж байгаа, маш олон мэдрэл явж байгаа. Энэ болгонтой ингээл чөлөөлөх, ажиллах. Тэгээд тэр дундаас нэг хавдрыг гаргаж авах, тэрийг нөхөж холбох, оёх гэдэг ч юм уу. Энэ асуудал бол ер нь бол хамгийн хүнд салбар гэж би бол боддог. Тэгэхээр энэ хүнд салбар руу солонгос залуучууд орох нь багассан байна. Бүр илт багассан байна. Сонирхолгүй болсон байна. Ямар нэгэн одоо байдлаар резидентэд төгсөөд тэгээд хувийн жижиг клиникт ажиллаад хүнээ үзээд хөнгөн амьдраад цалингаа аваад ингээд амжлах ийм сонирхолтой. Их сургуулийн эмнэлэг дээр очихоор яах вэ гэхээр хамгийн хүнд кейсүүд байна. Жижигөрт хонох нь байна. Хүнд кейсүүд дээр олон цаг ажиллах нь байна. Олон одоо өвчтөнтэй харьцах нь байна гэдэг юм ингээд маш их ачаал авдаг. Тэгэхээр энээс ерөнхийдөө солонгос залуучууд бол халширсан байна. Тий. Тэгээд толгой үзүүний салбарын ажиллах оронтой хомсдолд орсон байна. Солонгос улсад. Тэгэхээр одоо наад чинь бол одоо жишээлбэл өөрөө чинь буцаага алдчих вэ гэдэг бодол төрүүлээд байна л да. Тэгэхээр одоо тийм боломж бол байгаа юм байна шүү дээ. Солонгост чих хамар хоолой хэмжээр ажиллах. Надад уу? Тий. Надад боломж байна. Тийм. Тэгэхээр нэгсэндээ яг би бас одоо өөрийнхөө байсан улс орнуудын ингээ эргээд бодоод ингээ харахаар бас ерөөдөө тийм ачаалтай юмуд ажиллах сонирхол багтаа болцсон байна. Тийм. Тэгэхээр одоо энэ 21-р зууны явж байгаа чих хандлагын юм болоо да тий. Тэгэхээр манай Монгол дэлхийн хэмжээнд ч нөгөө Филиппино нөөцүүд шүү дээ. Одоо Филиппин сувлагч нар одоо Америк, Хойд Америк, Европоор дүүрэн байна. Гэтэл одоо манай Монголоос бас сувлагч нар аваад байна. Монголоос эмчнэр одоо Европт очиж ажиллаж байна тий. Тэгэхээр ийм өндөр ачаалтай оюуны болоод биеийн өндөр ачаалтай тэгээд маш өндөр хариуцлагатай хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой ийм ажил хийх сонирхол жоохон буураад байгаа юм байна. Тэгэхээр
энэтэй холбоотой хүн байгаа юм чинь хичнээн залхуурлаа гэдээ одоо өвдөхгүй байх юм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр үед нь хариуцлагатайгаар энэ ажлыг тэр хүний төлөө чин сэтгэлээрээ багаараа хамт олноороо хийж байгаа энэ нарийн мэргэжлийн одоо эмч нар эмнэлгийн ажилчдыг бол бас тодорхой хэмжээнд ойлгож хамтарч ажилласаа гэж одоо нийт үзэж байгаа сонсож байгаа хүмүүстээ бас уриалмаар байна. Бид нарыг ойлгож одоо хамтдаа таны эрүүл мэндийн төлөө хамгийн зөв шийдвэрийг олохын төлөө хичээж ажиллаж байгаа энэ хүмүүсээ бас дэмжиж ажиллаарай гэж хэлье. За энэ далиндуулаад нэг юм хэлчихье. Өөр бас нэг юм сонирхолтой асуудал байна. Тэр нь юу гэхээр бид нар гадны хүмүүстэй хамтраад миний ойлгож байгаагаар бол манай анаахын нэлээд олон салбар Солонгос, Японы нарийн мэргэжлийн эмчнэр 10 20 30 жилийн турш ингээд сүүлийн 20 жилийн турш ажиллаад нэлээд адил өндөр түвшинд очсон байна гэж би хараад байгаа. Өөрийнхөө салбар дээр ч гэсэн би бас тэгж харж байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүсийн дунд нөгөө AI байгаад байгаа шүү дээ одоо ингээд. Тэгээ нөгөө энэ өндөр нарийн мэргэжлийн эмчнэр маань AI-аар ялангуяа эмчнэрийн дунд одоо AI орлоод хүмүүсийн хувьд энгийн эмнэлгийн биш мэргэжлийн хүмүүс бол юу гэж ойлгоод байна вэ гэхээр одоо нэг тодорхой хугацааны дараа нэг робот тэгээд одоо бүх юмыг хийж өгөөл одоо бүх хагалгаа шаардлагатай онцлогыг нь хийгээл хагалгааг нь хийгээл ингээл хажууд нь дагаал ингээл нэг юм уу гэр оронд нэг одоо робот AI эмч сууж хана шүү дээ. Ингээд нэг ийм бодоод магадгүй тийм болж магадгүй. Гэхдээ цаг хугацаа харуулах бах. Яг энэ AI тал дээр эмчийг орлох тал дээр одоо юу гэж бодож явдаг вэ? Би бол робот эмчийг хүнийг орлохгүй байх гэж боддог. Одоо энэ робот Да Винчи гэдэг робот ингээл дэлхийд техник шуугуулаас монголчууд ингээл эмнэлгүүд робот авах юмсан гэлээ шүү дээ. Энийг ажилуулж байгаа чинь хүн ажилуулад байгаа шүү дээ. Гарт нь эмч байгаа шүү дээ. Эмч одоо тэнд суугаад ингээ ажилуулад байгаа шүү дээ. Тэгэхээр робот бол програм болвол өгөгдлийг бодож болно. Алдаа багтаагаар л өгөгдөл бодох л үүрэгтэй шүү дээ. Тийм одоо тооны машин шиг. Тэрийг хийж гүйцэтгэх гэдэг бол хүнээс одоо давсан робот тарих толгой гэж одоо байхгүй хаа. Хүнээс хүн л төрнө шүү дээ. Хүнээс хүн төрнө. Хүн бол өөрөө хамгийн тав үйлдвэрлэгч. Хүн бүтээсэн үйлдвэр технологиг л би мэдэхгүй. Тэгэхээр хүнийг бол робот орлохгүй байх гэж боддог. За тэгээд AI нөгөө нарийн мэргэжлийн эмч гэдэг ингээд одоо нөгөө эмчийн эсрэг интернет гэдэг шиг. Тэр эмч бол доотлол нэг 15 жил. За тэгээд туршлагатай болоод нэг 20 жил ямар ч лсэн ангаахын салбараар тэгтээ тэр салбараараа ингээд 20 жил сураад юм үзсэн байгаа байхгүй. Тэгтэл тэрнээс хажууд нь нэг юм AI-аар нэг юм search хийгээд хайгаад Google-ээс хайгаад AI-аар хайгаад ийм байна шүү тэгээд эмчтэй мэтгэлцэх хэн жоохон этикийн хувьд нэг талаараа хоёрдугаарх нь одоо мэдлэг чадварын хувьд одоо зохимжгүй санагдаад байна. Тийм. Тэгэхээр таны саяны хэлсэнчлэн эмч нарыг бас зөвөр үнэлээрэ гэж хэдүүлээ түрүүнээс хойш ярьсан шүү дээ. Тэр нь өөрөө ч бас хэлсэн манай эмч нарын ур чадвар бол нэг дутаад байхгүй гэдгийг Солонгос эмчээс ч юм уу Япон эмчээс ч юм уу. Тэрний нэг том баталгаа сая боллоо л доо. Манай интернет эмнэлэг Японуудтай хамтарч байгаа. Японы одоо их сургуулийн эмнэлэгтэй хамтарсан. Тэрнтэй холбоотой бид нар эмч нараа сургалтанд явууллаа эхнээс нь. За тэгээд сургалтанд 3 сарын хугацаатай сургалтанд явуулсан. Эмч технологич. Тэгсэн ямар ч байсан манай эмчийг очоод 7 хоног буцаацсан. Яасан гэсэн чинь заахан байхгүй. Ур чадвар одоо скиллийн хувьд одоо тэр гар хөлний хөдөлгөөн одоо юу гэдгийг эсвэл мэдлэг ур чадварын хувьд тийм ээ хангалттай болж гин гэдэг юм үнэлгээтэй. Тэгэхээр эмнэлгийн зүгээс бол бид нар баяртай байгаа. Манай эмч одоо Японы их сургуулийн эмнэлгийн профессорт үнэлэгдээд одоо надад чамд нэг тийм их заагаад хэлээд ах малгай чи бол одоо манад бэлтгэгдсэн эмчнээс дутх юм малгай гэдэг тэр үнэлгээг аавна гэдэг бол маш том үнэлэмж. Тэрэнд одоо удирдлагын зүгээс бид нар бол маш баяртай байгаа. Гэтэл нөгөө эмч маань жоохон сэтгэл дундуур. Учир нь 3 сар болно. Японд одоо 3 сар болно гэж бодож хатсан юм маань 7 хоног усаад ирлээ жоохон тийм. Тэгэхээр
хөтөлбөр бүр одоо эхнээс нь анагаахын боловсролч гэдэг юм уу, резидентийн сургалт, резидент одоо ихэнх улс орнуудад резидентүүд чинь 4, 5, 6 жил одоо жишээлбэл Сингапурт дүр сонжлогын нэмж болоо их 6 жил сурч иж болдог шиг тийм үү. Тэгэхээр тэрний нэг жоохон ялгаа зөрөөнүүд байгаа. Дээрээс нь хөтөлбөрийн одоо хэрэг чанартай бүрэн бүтэн байна гэдэг дээр бас асуудлууд байгаа. Тэрэн дээр бол би 100% санал нийлж байна. Тэгээ цаг хугацааны ихээр сайжраад явах гэж найдаж байна. Интернет эмнэлэг дээр манай чих амар холоон болоод толгой үзүүний мэслийн эмчнэр зовлон хийж байгаа ямар хаалгаанууд байна. Тэрнээс дурдвал бид нар бол хамрын таславчны мэс засал нас эхлүүлээд хамрын дурангийн мэс засал. За хамрын таславчны мэс засал бол хавсраад гоо сайхныхаа мэс засалтай хамтраад хийж болж байна. За залгуур хоолой гэхлээр нөгөө хоолой гүйсэн булчирхай авах мэс засал, нөгөө ард иргэдийн ярьж заншсан хоолойны мах мэс засал тийм ээ. За бид нар одоо чихний хингэрэг нөхөх мэс засал. За толгой үзүүний салбар гэвэл бамбай мэс засал, шүсний булчирхай мэс засал. За түнхийн мэс засал гэдэг ингээд нийтлэг бүхий л одоо мэс заслуудыг бол хийх боломжтой байна. Энэ мэс заслуудыг бол хийгээд явж байна. Тий. Би нэг юм сонссон. Өөрөө чинь одоо манай улсад байгаа дуучдыг дуу хоолойны нөө вокал юу гэж хэлдэг юм бэ? Одоо коуч одоо тэрийг жоохон дэлгэрүүлээ яриач би одоо тэр чиглэлээр бэлтгэгдсэн ганц хүн гэж сонссон. 2019 онд Ютагийн их сургуульд би дууны дасгалжуулагч гэдэг мэргэжлэр сурсан. Тэгэхээр энэ дууны дасгалжуулагч мэргэжил бол нэг талаас соёл урлагийн мэргэжил, нөгөө талаас ангаах ухааны мэргэжил байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг хослуулсан ийм одоо холимог мэргэжил гэх юм одоо. Нэг талаараа тэр дуучдыг зөв дуулах, авайг нь зөв дуудуулахад гэсэн. Яг үнэ. Дуу авайг нь зөв гаргах, хоолойг нь засч өгөх. За зөв техникээр дуулах. За хэрвээ тэр дуучны хоолойд ямар нэгэн асуудал гарах, өвчин эмгэг тохиолдсон тохиолдолд одоо байхаас ангаахын талаас нь тэр хүнд одоо эмчилгээ өгөх мэс засал хийх боломжтой. Тэгэхээр энэ талыг аль алинг нь хавсруулсан юм мэргэжил бол байдаг. Тэгэхээр энэ бол Америкийн нэгдсэн улс, Европ, Солонгост өргөн тархсан мэргэжилтэй. Манай улсад бол хараахан байхгүй байгаад байгаа. Энэ талын нэр томьёоч тэр сургалтын хөтөлбөрч тэр тэ агуулгын хөвдч тэр одоо ерөөсөө огт байхгүй юм. Одоо энэ яг тэр одоо дуу авайг зөв дуудахад туслахтаа ямар нэгэн эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл ашигладаг уу? Ашиглана. Яг л эн чинь чих амар хоолой эмчийн үзлэг тэр чинь түнхийн тэ дуу аваач дууны одоо онцлогооны хэдэд аппаратууд байгаа тэ. Тэгэхээр тэр зүйлүүдийг бол ашигладаг айл гэсэн үг. За тэгээд тэрэн дээр нэмэгдээд мэдээж студийн хэмжээний одоо тоног төхөөрөмж үзүүлэх шаардлагатай болдог тийм. Тэгэхээр бас хүнтэй мэргэжил биш үү? Зардал ихтэй. Тэгээд дуучдын хувьд бол өөрөө бол аяг олдохгүй чухал хүн биш үү? Одоо хоолой аваа тэргүүрээ хоолой олж иж байгаа усуд юм чинь. Тийм. За бидний өнөөдрийн ярианд бас дурддагдаад өнгөрсөн эмч нарын нөгөө хамтын ажиллагааны одоо жишээлбэл чих хамар хоолой эмч нар, эмнэлгүүдийн толгой үзүүний мэслийн эмч нар гих мэтчлэн миний харж байгаагаар бол манай эмч нар сүүлийн үед багаар ажиллах, хамтарч ажиллах ялангуяа олон мэргэжлийн эмч нар одоо эмч нарын зөвлөгөөн гэж хэлдэг тийм байдлаар явах нь их нэмэгдэж байна. Энэ угаасаа өөр яг олон улсад байгаа чих хандлага тэгэхээр эний дагуу явж байна. Тэгэхээр яг танаа салбарын хувьд энэ хэр байна вэ? Тийм бид нэр чих хамар хоолой толгой үзүүний эмгэгийг онцлохын тулд заавалчгүй дүр сонжлогоо за эмгэг судлал за магадгүй цөмийн ангаах ухаан тий ингээд бусад одоо магадгүй мэдрэлийн дотоод шүүрлэл мэдээлэл дотоод шүүрлэл гэдэг юм ингээд олон эрүүн нүүр тий ингээд олон ийм эрхтний нэг ийм
цөм юм гол юм эрхтнүүд байгаа даа л да. Тийм учраас бид нар бол бүхий л одоо өөрсдөлтөйгөө хамтарч ажиллах болох үйц төр сонирхлооны эмчнээс авахулаад холбогдох бүхий л одоо эмч нартайг бол хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бид нэр хүсээд байгаа биш, тэр цаанаас шаардлага тийм байгаа даа. Тийм. Ялцчгүй ажиллах ёстой учраас л ажиллаад байгаа. Тэгэхээр энэ нь өвчтөнд илүү ээлтэй, чанарыг илүү сайжруулах нөгөө Монгол үг байдаг шүү дээ. Бүгдээрээ нийлүүл буруудахгүй те. Бүгдээрээ нэг шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ зүйл рүүгээ л бид нэр явах зүйтэй. Эмчийн ажил бол эмнэлгийн ажил бол багийн ажиллагаа. Тэгээ нэг хүн нэг мэс засалж нэг эмч тэрийг хийдэггүй, нэг эмч тэр хүнийг одоо ирүүл болгох боломж байхгүй. Тэгээ мэс засалт хийсэн ч гэсэн одоо сувилагч, үйлчлэгч, асрагч, за хариуцагч гэл ингээл маш олон одоо эмнэлгийн ажилтан албан хаагч нар ингээл байдаг учраас энийг бүхий л одоо салбарынхантай хамтарч ажиллаж байна. Окей. Та гэлэмж асуулт байна уу? Асуулт байхгүй. Одоо тэгэхдээ дарж амжид өөрөө хэлье гэж бодож байгаа. Хэлж амжаагүй юм байвал ард иргэдтэй хэлэхээр сануулахаар, анхааруулахаар юм байвал тэрнээсээ хэлээч. Ерөнхийдөө одоо түрүүнд би хэлсэн Монгол эмч, Монгол эмнэлэг, Солонгос эмч, Солонгос эмнэлгийн ялгаа, даваа болон сул тал. Энэ дээр би Монгол эмч нарыг л гадаад явсан, Монголд байсан би дандаа магтаж ярьдаг. Яг л би нөгөө Монгол улсын, Монголын ангаахын өөрөө бүтээгдэхүүн. Тэгэхээр би дандаа магтаж ярьдаг байхгүй. Тэр ямар нэгэн байдлаар бид нэр бол гадаад улсад бол гараад ажиллахад бол бид нэр хийж хоологддог. Би бол одоо 2016 оноос хойш ангаах төгснөөс хойш бас нэлээд олон орнуудаар ингээд мэргэжлийнхаа дэвшлүүлээд ажилд орсон байна. Тэгэхээр энэ хугацаанд бол миний харсан зүйл бол бид нэр ямар ч байсан гологдохгүй юм байна. Илүү гарах юм байна гэж одоо бодсон, дүгнсэн. Тийм. Нийт иргэдийн хувьд бол Солонгос явчвал нэг ирүүл болчих юм шиг. Хятад руу явчвал нэг ирүүл болчих юм шиг боддог. Тэгэхээр би энэ эсрэг байдаг. Магадгүй одоо Солонгос ч юм уу Хятад улсын өөрийнх нь эдийн засгийн байдал, хөгжлийн хувьд биднээс одоо хол зөрүүтэй давуу байж болно. Тэр магадгүй очиод тухтай байж болно, гоё хоолтой байж болно, тэмээ цэвэрхэн байж болно. Тэгвэл тэр эмчийн харж байгаа зүйл онцлогоо үр дүн тэр эмчилгээний үр дүн бол бидний Монгол эмчнэрийн чадвар бол эзэж хоологдож байгаагүй. За магадгүй харин ч одоо эсрэгээрээ одоо миний энд улсын эмнэлэгт товгийн эмнэлэгт ажиллаж байгаа энэ хугацаанд бол Америкт мэс засал хийлгээд, Солонгост мэс засал хийлгээд, бүтлгүүтээд Монголдо ирээд мэс засал хийлгэсэн тохиолдлууд над дээр ингээд олон тохиолдол гарсан. Одоо хамгийн сүүлд ч гэсэн одоо Сингапур улсад мэс засал хийлгээд тэр нь одоо амжилтгүй болоод гэх юм уу да. Ийм тохиолдлууд бол гардаг. Тэгэхээр би одоо ард иргэдтэй хэлэхэд Монгол эмч нартай итгээрээ. Тий эмнэлэг сайн эмнэлэг гэж хайгаад байдаг, асуугаад байдаг байхгүй. Тэгэхээр сайн эмнэлэг гэж байхгүй. Сайн эмнэлэг, сайн эмч байгаа. Эмчигээ дагаарай. Сайн эмчийг олж хайх хэрэгтэй. Эмнэлэг бол сайн одоо үйлчлэгээтэй эмнэлэг тэр чинь одоо байгууллага одоо байшин шүү дээ. Тэгэхээр тэр сайн одоо үйлчлэгээтэй эмнэлгээ хайж болно. Сайн эмчээ хайх нь одоо нэг намрын чухал асуудал байна. Гадаад улсад ч гэсэн, Солонгост ч гэсэн, Америкт ч гэсэн муу эмч одоо чадваргүй хүн гэх юм уу одоо байж болно. Алдаж болно. Хүн л эмч одоо алдах хэрэгтэй, алдаж болно. Тэгтээ одоо тэрийг засаж сайжруулах одоо тэр хүний эрүүл болох нь чухал болохоос биш хин нэг муулах, доош нь хийх, дээр доор нь гаргах энэ бол одоо чухал зүйл биднэрт бол биш.
Тийм Монголд ч гэсэн одоо бид нэр дотооддоо аль нэг имлэг дээр очиод хаалгааны юм болцсон. Тэгээ дараа нь нэг өөр имлэг дээр очисон чи ингэсэн гэдэг ч юм ийм ярианууд бол өвчтөн одоо дунд их ингэж ярьдаг. Тэгэхээр тэр өвчтнүүд маань ч гэсэн ингээл нөгөө очиж байгаа юмч болгондоо ингээл захаа шиг яриад яваад байдаг л да. Тэгэхээр энэ нь бол биднэрт нэг тийм чухал зүйл биш. Гол нь бол тэр хүний эрүүл мэнд тэрийг одоо дахиж хийх ч гэдэг юм сайжруулах, эрүүл болгох л чухал. Тийм тэгэхээр Монгол эмч нартай итгээрэй л гэж хэлхийг хүсдэг да. За баярлалаа. Өнөөдөр зөндөө сайхан шинэ мэдээлэл эмч ялангуяа Монгол эмчнэрийн талаар Монгол эмч дэлхийн аль ч улс оронд очсон гологдохгүй ур чадвар мэдлэг хүч чадварыг гологдохгүй байгаа талаар одоо дүгнжүүлсэнд маш их баярлалаа. Миний хувьд бол өнөөдрийн зочноор оролцсон интермед эмнэлгийн Чигмар хоолой долоо үзүүний мэслийн эмч Дорцүрийн эмчтэй маш их баярлалаа. Хамтран хөтлсөн гэрлийн эмчтэй маш их баярлалаа. Эх орондоо өөрийнхөө төрлөх хэлээр хайртай хүмүүсийнхаа хажууд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд таны төлөө гэж зүтгэж байгаа баг хамт олноороо зүтгэж байгаа маш олон эмнэлгүүд улсын хувийн одоо багууд байгаа. Тэгэхээр энэ эмч нарын одоо баг танд одоо өдөр шөнөгүй хизээ хүнд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал хизээ гарахыг хэлж мэдэхгүй. Тэгэхээр энэ болгонд чинь туслахаар ингээд одоо багууд эмнэлгүүд байнгын бэлэн байдалтай ингээд байгаа. Тэгэхээр энэ дээр та бүхэн өөрийнхөө сонголтыг зөв хийгээрэй. Дээрээс нь эх орондоо хэдүүлээ даад шалгалтай эрүүл мэндийн амьдрахын төлөө хамтдаа бие биенээ дэмжиж ажиллацгаая гэж хэлээд өнөөдрийнхөө подкастын дугаарыг өндөрлөж байна. Та бүхэнд маш их баярлалаа.